дагуу шижил хөдөлгөөн хийх заавар мэдээллийг хүргэж байна. Суралцагч дотор шижил хөдөлгөөн гэдэг хэсгээс юм. Одоо хэдүүлээ цаашдаа SSS нэг л удаа хүүхдэд татна. Бусад тохиолдолд дандаа шижил хөдөлгөөнөөрөө зохицуулалт хийнэ гэсэн үг. Сүүл татсан огноо гэдэг дээрээ огноогоо мэдчих юм бол тухайн өдрийнхөө огноог оруулж, мэдгүй байгаа тохиолдолд 9 сарын 1-ний оруулж, 9 сарын 1-ээс хойш бүх шижил хөдөлгөөний мэдээллийг татаж авах гэж байгаа гэсэн үг. За тэгэхээр хэдэн шижил хөдөлгөөнд татагдж байгаа юм бэ гэсэн мэдээлэл маань notification маань баруун дээр болон дээрээ гараад ирнэ. За хүүхэд болгоноор гараад ирэх учраас бүх ангиудын хувьд бүх шижил хөдөлгөөнүүд ийшээгээ орж ирж байгаа гэсэн үг шүү. За ингээ мэдээлэл маань татагдчихлаа. За энэ тал дээр бол бүртгэсэн 523 буюу ингээ мэдээлэл маань татагдаад ороод ирж байна тий. За тэгэхээр энэ дотроосоо энэ доод талын талбар бол та хэдийн шүүл төрийн талбарууд гэсэн. Та хэднээс хэдний хоорондох шижил хөдөлгөөнийг шүүж хармаар байгаа юм. Тэр огноогоо оруулаад шүүжч болно. За дээрэс нь анги бүлгэрээр шүүж болно. Ямар англи дээр ямар бүлэг дээр байгаа юм гэдгээрээ шүүлтүр ашиглаж болно. За би одоо 9 сарын 1-ээс татсан учраас 9 сарын 1-ээс 9 сарын 15 гэдэг огноогоо орууллаа. За ингээ бүгдээрээ харъя. За тэнгүүд нэг хуудсанд харах тоогоо хэсэгч. За тэнгүүд бүх шижил хөдөлгөөнүүд харагдана. За магадгүй 500-аас их байгаа тохиолдолд 2 дахь хуудсанд орж байгаа гэсэн үг. За шижил хөдөлгөөнүүд чинь SSS татагдсан гэсэн төлөвтэй орж ирнэ. За энэ бол хадгалсан байгаа учраас эхлээд хадгалсан гэдэг төлөвтэй харагдаж штэ тий. Тэгэхээр хэдүүлээ бүгдийг нь чеклж агаад игнүүдэлтэй хадгална. За SSS татсан гэсэн төлөвтэй байгаа тохиолдолд ямар нэгэн өөрчлөлт орохгүй заавал ихнүүдэд хадгалж ийж өөрчлөлтүүд орно гэсэн үг шүү. За дээрэс нь үйлдлийн нэр гэдэг хэсэг дээр шин суралцагч юм уу, бүлэг сольсон юм уу, хасагдсан юм уу гэдэг ингээд мэдээлүүд нь бүгдээрээ харагдж байгаа. Та хэд зүгээд огноогоо оруулаад SSS татаад бүгдийг нь чеклж агаад ихнүүдэлтэй хадгал гэсэн. Нэг менежер нь ороод хийчлээ гэхэд нөгөө менежерүүд нь бас давхар орж хийгээд авах шаардлага ингээд байхгүй гэсэн. Энд чинь бүх ангиудын хувьд орж ирж байгаа гэсэн үг. За тавьсанд баярлалаа. Оглын ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.